За сайн байна уу? Би Нарман Лөрхийн эрүүл мэндийн төвийн эмч хандмаа байна. Манайх цогныхан дүүргийн 4-р хороонд байрладаг. 8200 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. За сонгоорхон дүүргийн 4-р хорооны Нарман Лөрхийн эрүүл мэндийн төв нь нийслэлийн эрүүл мэндийн газар орон сан та хамтран эрүүл зүрх эрүүл Улаанбаатар хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байна. Эхний 6 сарын байдлаар нийт 5120 хүн хамрагдах бол 2600 хүнийг буюу нийт хүн амынхан бол зорилттой хүмүүсийнхэн бол 60 орчим хувийг бол хамруулад байна. За манай эмнэлэг болохоор сая 2018 оны 2 сараас эхлээд эрүүл зүрх эрүүл Улаанбаатар хөтөлбөрт хамрагдаж иргэдтэй артерийн даралт эрт илрүүлэх үйлчилгээг зохион байгуулж байгаа. Энэ ажлын өрөөнд болохоор үүднээс эхлээд хүмүүстээ мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор сурталчилгааны материалууд байрлуулсан. Энэ болохоор энэ давсны хэрэглээгээ бууруулах, шатандаа бас ийм мэдээлэл өгөх зорилгоор ийм наалтуудыг бас хэвлүүлсэн байгаа. За манай эмнэлэг артерийн даралт хэсэлтийг 18-аас дээш насны хүмүүст хүн болгоноос илрүүлэх зорилготой үүднээс эхлээд даралтаа үзэж тэгээд тэндээсээ даралт хэсэлтэй хүмүүсээ ангилж зөвлөгөө эмчилгээгээ ингээ үзүүлж явж байгаа. За энэ болохоор угтах үйлчилгээний хэсэг байна. За эндээ бас даралтаа үздэг. Манай эмчнэр болохоор 3 эмч за тэгээ 3 сувлагч. Тэгээд манай угтах үйлчилгээний ажилтан маань бас даралтаа ингээ 7 хүмүүс даралтаа зэрэг үзээд эндээсээ яг 18-аас дээш насны хүмүүсээс 140-90-ээс дээш даралтай хүмүүсийг эмчнэр руугаа илгээж тэндээсээ эмчнэр маань зөвлөгөө эмчилгээгээ өгч тэгээд давтан үзлэг тавлаад явуулж байгаа. Тэгээд эндээ ингээд үзүүс хүн болгоноо бүртгэдэг 140-өөс 190-ээс дээш доош хамаагүй бүгднийг бүртгэж ингээд урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байгаа. Манай хороотой хамтд ажилладаг гол арга маань болохоор ямарваа нэгэн хорооноос зохиож байгаа үйл ажиллагаан дээр бол өрхийн эрүүл мэндийн төвийн зүгээс бол эрүүл зүрх эрүүл Улаанбаатарын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзлэг зохион байгуулах, эрүүл зүрх эрүүл Улаанбаатарын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагаа явуулснаар бол энэ хөтөлбөр бол амжилттай хэрэгжих үндэс болсон. Эрүүл зүрх эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50% хүргэх зорилгын хүрээнд сүүлийн 6 сард 25 загвар өрхийн эрүүл мэндийн төвийн 250 эмч сувлагчдын дунд цусны даралт эхсэлтийн онцлогоо, эмийн болон эмийн бус эмчилгээ хяналтыг чанаржуулах сэдв сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Сургалтын хүрээнд эдгээр 25 өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгүүдийн дунд артерийн гипертензийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах удирдамжийг өнгөрсөн оны 12 сар зарлан 4 сарын хугацаанд зохион байгуулан ажилласан. Ийхүү тус удирдамжийн хэрэгжилтийг хангасан 5 өрхийг шалгаруулсан бөгөөд сонгон хайрхан дүүргийн 4-р хорооны Нарман Лөрхийн эрүүл мэндийн төв 1-р байр нь шалгарсан юм. За 226 дугаар цэцэрлэгтээ бол хоолны давсны хэрэглээг бууруулах талаар бол хамтарсан ажилласан. Манай 226 дугаар цэцэрлэг 2018 оны 2 сарын 1-ээс эхлээд бол хүүхдийн хоолны давсыг бууруулах аяа өрнүүлсэн. Одоо давсыг 30%-аар бууруулах ажлыг зохион байгуулж исэн боловч одоо бид нар 80-аас 100%-ийг одоо давсын хэрэглээг бууруулан ажиллаж байгаа юм туршлагатай цэцэрлэг болоод байж байна. За 80-аас 100% бууруулахад бол хүүхдүүдийн хувьд ч гэсэн одоо багш ажилчдын хувьд ч гэсэн жоохон хүндрэл бэрхшээлүүд айгүйх тохиолдож исэн. За тэгээ энэ хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж одоо 80-аас 100% гэдэг бол бидний хувьд том амжилт гэж бодож байгаа. Цааш нь энэ ажлыг бол өргөжлүүлэн одоо зохион байгуулж одоо давсны хэрэглээг 100% бууруулж чадсан юм хамт олон байх болно гэж бодож байгаа. За Монс толгойд эмийн сантаа бол эмийн зөв хэрэглээний талаар хамтран ажиллаж байна. Эмийн сангаар үйлчлүүлэх гээд ирсэн артерийн даралт үндэстэй хүмүүст бол эмийг зааж өгөх биш, эм зааж өгөх биш. Эмчид хандаж зөвлөгөө авахтлаа нь бол манай Монс эмийн сангийнхан маань зөвлөдөг. Ингэснээр бол бидний эрт илрүүлэхт бол нэмэр тус болж байгаа. За энэ манай эрүүл мэндийн клуб гэдэг номын сантаагаа хамт байгаа. Тэгээ эндээс бас хүмүүс ингээ танилцах материалаа уншиж танилцдаг. Энд болохоор энэ даралт яг эрүүл зүрхтэйгээ холбоотой. Тэгээд даралт зөв хэмжүүлэх дараалууд, энэ шалтгаанууд, тэгээ алгоритм энэ ингээд бас хүмүүст өөрсдөө эдрийг бэлдсэн байгаа. Тэгээ энэ болохоор бас урилга болон уурай байгаа. Хүмүүст бас өгдөг.
өдөр зүгээр үзүүлэгчээ ээж хүүхдүүд энэ бүгдэнд нь өгөөд явдаг. Энэ урилгаас бид нар өөрсдөө тарахаас гадна цэцэрлэг болон хорооны ажилтнуудаа ингээд хамтарч тараадаг байгаа. Тэгэхээр илүү яг өөрийн зорж ингээд урилга өгч байна тийм ээ. Өөрт нь өөрхийн эмнэлгийн санаа тавьж байна гэдэг утгаараа. Энэ дэвтрийг болохоор ер нь бол артерийн даралт ихсэлттэй гэж бүртгэгдсэн хүмүүстэй. Бүртгэгдсэн хүмүүстэй өгдөг байгаа. Энэ артерийн даралт ихсэлттэй гэж бүртгэгдсэн хүмүүстэй өгдөг байгаа. Ингээд даралтаа хэмжээд явдаг. Тэгээ энэ дээр болохоор яг өөрөө хэрэг даралтны аппарат хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар маань яаж даралтаа зөв үзэх үү гэдээ байгаа. Тэгээ энэ дээр бас мэдээлэлтэй. Цэсний даралт ихтэлт гэж юу вэ? Тэгээд мэдээлэлтэй. Тэгээ ер нь бүгэлдэг. Сайн идэвхтэй бүгэлдэг. Өөртөө ингээд хинаад бичээд байгаараа гэдэг юм өөртөө бичсэн маа бичдэг. Тэгээ энэ он сараа бичээд даралтаа бичээд эмээ уусан бол бичээд тэгээ хичнэнийг уусан гэдэг. Энэ хойно нь болохоор бас нөгөө даралтны юм чинь хөнгөлөлттэй агуулх зүгээр байдаг тий. Тэгээд ойрхон эмийн сангийн хаяг байршлууд байгаа. За одоогоор яг 320 хүн артерийн даралт ихсэлтийн хяналтанд байгаа. Тэгээд тэндээс болохоор ер нь бол яг им ууж байгаа бас хүмүүс байгаа. Тэгээд 200 хүн байгаа. Тэндээс бүгд энэ тэтэртэй болсон байна. За энэ манай нарын эмчийн үзлэгийн өөр байна. Манай эмчийн үзлэгийн өөр байгаа. За энийг бас манайхаа өөрсдөө хийсэн байгаа. Манай сувилагч манд санаачлаад хийсэн байгаа. Тэгээд энэ даралт их шиг эмчийн хад иргэд гарын авлага болох зорилгоор энэ нөгөө эрсдлээ үнэлэх хүснэгт маань байна. Тэгээд хоёр янзын. За тэгээд энд алгоритм хүний онцлох болон нөгөө эмээ зөвлөх энэ алгоритм энэ ингээд зүгээр календар ашиглаад ингээд хийсэн байгаа. За тэгээд бас Мориска асуумжаас бүглүүлж явдаг хүмүүстэй даралтаа эмээ тогтмол ууж байгаа эсхийг үнэлэх зорилгоор хүн болгондоо ингээд эрх болгонд үнэлээд ингээд явдаг. Цаашдын гол тавьж байгаа зорилт бол эртэлрүүлгийн тоог нэмэгдүүлэх, цаашид эмчлэн эрүүлжүүлэх гол зорилт тавьж байна. Одоогор бол нийт хүн амын 60% үзлэг том болсон бол энэ оны эхний энэ оны байдлаар бол 80-аас дээш хувийг хамруулах эмчилгээний хяналтын хувийг бол нэг 80% төрөх зорилт тавь ажиллаж байна. За манай эмнэлэгтэй танилцсанд баярлалаа. Одоо ингээд иргэдэд хандаж хэлэхэд эрүүл мэндэд сайн анхаараарай. Энэ амьдралын зөв хэв маягийг хөвшүүлээрэй. Өдөр тутамдаа хөвшүүлээрэй. За тэгээ урьдчилан сэргийлэх хөдлөх тогтмол хамрагдж байгаараа гэж хэлмээр байна. Урилга хүлээж авсан бүх хүмүүс маань артерийн даралтаа тогтмол хэмжүүлж өрхийн эмнэлэгтээ тогтмол хандаж байгаарай.